сургуулийн 8 ангийн сурагчид Мөнхтэй багш ангитай 8 ангийн сурагчид байна. Манай баг Зоргогийн амгалан, Ган болдын наран үжин, Батцуурын Биндря, Ууган баярын анх баяр гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй. Бидний бүтээлийн нэр нь Миний тоо сурагч. Амгалан наран үжин нь би Биндря анх баяр гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй. Тийм амар том бол биш зүгээр ингээд өнгийн цаасаар ингээд бага насны хүмүүс бүтээл хийгээд ч юм уу ширээгээ завааруулсан тохиолдолд эсвэл ингээд баллуураар юм баллуурдаад ингээд жижиг хэмжээний хог гарсан тохиолдолд тэрийг цэвэрлэх гэх юм уу тиймэрхүү жоохон хөгжилтэй байдлаар хийсэн. Заавал тэгэл гараараа аваад хийгээд байхгүй жоохон үйлчлэлийг нь хэлбэрчлэх зорилтоор. Тэгээд энэ болохоор 9 вольтын батарейгаар ажилладаг. Тэгээд хуруу зайгаар ингээд хийж үзсэн. Тэгээд тэр нь амжилттай болсон. Тэгэл ер нь бол яг яаж илүү гой цэвэрлэх үү, гой хүүхдүүдэд ашигтай хэрэгтэй юм хийгээд тэгээд энэ санаагаа болоод хийсэн. Хамгийн анхны санаа анх баяраас гараад тэгээд би тэгэд бөөнөрөө тгий нэг тийм гой тоос сорогч шиг юм хий. Тэгээ моторыг нөгөө нэмэх хасах цэнийг солиод сордог болгоод хийгээд тэгээд яг бөөнөр хөгжүүлээд 3 хоногийн хугацаанд хийсэн. Энэ яг батарейныхаа товчлуурын дээр дарангуут нь энэ ажлаад тэгээд цэнийг зөрчсөн болохоор сорно. Ингэж соруулсан хогоо энэ яг дээдлийнх нь тагаар салгаад шууд хогийн сам дээр хасчих юм бол шууд тэгээд хог нь хасах. Энэ марл нь болохоор хогийг ингээд тусгаарлаад авч хайхад илүү амар болох зорилттой. Тэгээд энэ дээрээ илүү тийм бариул хийдэг ч юм уу. Тэгээд энэ марлын бас тастаад илүү авсаархан харагдуулдаг. Тэгж хөгжүүлнэ. Сургуулийн хүүхдүүд зургийн хичээл, математикийн хичээл гэх мэт зүйлсэд ингээ баллуур өнгийн цаас эдрийг ингээ маш их ашигладаг. Тэгээд тэр нь ширээн дээр хог болж үлдээд шалаар унаад жижүүр ингээд амар их ажил дууддаг болохоор тэрийг хөнгөвчлөх зорилгоор юм бүтээлийг хийсэн.